Тэгэл тэрнээс хойш хань жил маань өнгөрөөл тэгэл тэрнээс хойш ер нь сургууль соёлд суулгаал хүүхдүүдээ. Тэгэл энэ төвөөс сумын төвөөс мориор зөөдөг. Тэгэл одоо гурал удаа бүх юмыг мориор зөөдөг. Ерөөсөө л мориор тохож дандаа мориор тээвэрлдэг бүх юм. Хүүхдийн зөөн мориор гурал удагаан зөөн малдаа мориор явна. Тэгжил миний амьдрал ер нь үргэлжилсээр тэгэл хэдэн хүүхдээ эдий болгоол өсгсөн дөө. Одоо намайг жоохон багчаад нэг манай өвөө нэг унаг өгч ирсэн. Тэрийгээ би өвлөнд хийчээгээд бамд оруулаад тэгээ өвлөн хавран сургаад унаад тэгээ бүдөөмөр болгож унтчихсан. Тэгэл ер нь мал дуртай болоод тэгэл мал малсан. Би өөрөө моринд явдаг. Тэгэл гоё наадад задмарч морин алах гэж. Гоё. Тэгэл өдөө малчин болоё гэж хэлсэн доо. Бас нэг тийм морь байгаа. Тий. Эл над дээр ирээд ирдэг намхоо. Маажуулгал. Унаг өгсөн шээ. Им наа баг байсан юм уу би? Тэр нь тэгэл том болоод морь болсон. Тэгэл би тэрийг өөрөө унаал. Тэгэл зэрэг надад нэг хайртай. Өөр хүн ойрдгаар хамран дэжигнаал. Намайг ойрдох юм бол тэгэл зүв зүгээр. Логоо мажуулахал ингээд идэв. Морь унаал явах. Би тэгэл малчин болдё гэл. Тэрнээс л мал дээр багаас авсан. Бензин шатхуунаар шатж, сэлбэг авч тавьж байна. Төрөнд орол морь унаал тавих гэж явах юм бол орой сайхан өстэй газар харгамжина. Ямар ч харлага байхгүй. Би тэгж амьдрсаар яваад идэв болоход би миний амьдрал дор ороогүй маа гэдэг хэлт ярьдаг шүү дээ.